Бид хүлээж авч хүргэжсэн дагуу баярлалаа. Улсын хурлын 2021 оны намын эрдэнэ чуулганы өнөөдрийн эрдэнэ хурлаанаар виртуал хөрөнгөний үйлчлүүлэгчид тухай хуулийн төсөл болон хамт төргийн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлсан тооцоолсон та бүхэнд өгч байна. Тэгээд микрофоныг улсын хурлын гишүүн хэлье. За та бүхний мэдрэмжийг хүргье. Улсын хурлын эдийн засгийн байнгын орноос улсын хурлын нөө захин бодлогын байнгын орнуудаа хамтраад виртуал хөрөнгөний үйлчлэлийн үзүүлэгчийн тухай хуулийн төслийг анхны хэлцүүлэг өөрөөх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 6 гишүүн оролцож ажилласан хэд ажлын хэсэг Монгол банк санхүүгийн зохицуулахаараа мөн одоо мэргэжлийн холбоотууд төрийн байгууллагуудад төлөвлөлтөд оролцуулсан хэд ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Ингээ өнөөдөр улсын хурлаар виртуал хөрөнгөний үйлчлэлийн үзүүлэгчийн тухай хуулийн төсөл эцсийн хэлцүүлгийг хийлээ. За ингээд энэхүү виртуал хөрөнгөний үйлчлэлийн үзүүлэгчийн хуулийн төсөл батлагдсанаар бол бид виртуал хөрөнгөнийг юу гэж ойлгох вэ? За мөн одоо бас виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн нэгцэн зохицуултыг тодорхой болгож өгж байна. За мэдээж та бүхэн мэдж байгаа. За ФАТВ-ийн бас манай улсад бол зөвлөмж өгөгдсөн. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд бол бид виртуал хөрөнгийг манай улс зөвшөөрөх үү, хориглох уу гэдэг сонголтын өрөөнд бол ирсэн. Ингээд манай улс бол виртуал хөрөнгөний үйлчлэлийн үзүүлэгчийг зохицуулж, за бид нар бол бүртгэл хянах энэ одоо бас сонголтыг хийж манай улс виртуал хөрөнгийг нэг талаасаа зөвшөөрж, нөгөө талаасаа бүртгэл хянах ийм бас зохицуулалтаа болж өгж байгаа. Тэгэхээр энэ хууль бол виртуал хөрөнгөний зах зээлийг зохицуулах биш, виртуал хөрөнгөний үйлчлэлийн үзүүлэгчний буюу бидний одоо бас нийтлэл зарчснаар энэ биржүүдийг зохицуулах хууль гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хууль батлагдсанараа виртуал хөрөнгөний үйлчлэлийн үзүүлэгч нар мөнгө угаах терроризм санхүүжүүлэлтэд тэмцэх тухай хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд болж байна. Тэгэхээр мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэг бол та бүхэн сайн мэднэ. Өнгөрсөн парламентд би мөнгө угаах терроризм санхүүжүүлэлтэд тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан. Энэ үеэр бол мэдээлэх үүрэгтэй этгээдийг тооцсноороо тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдүүд одоо бүх талаараа энэ мөнгө угаах терроризм санхүүжүүлэлтэд тэмцэх тухай хуулийн бүхэлд нь хэрэглэх боломжтой болно. Ингээд одоо бирж дээр гүйлгээ хийгдэж байгаа одоо тэр гүйлгээнүүдийнхаа талаар мэдээллийг Монгол банкны санхүүгийн мэдээллийн албандаа хөргүүлэх, за сэжигтэй гүйлгээ байгаа тохиолдолд бол санхүүгийн мэдээллийн албанд хөргүүлснээрээ санхүүгийн мэдээллийн албан цаашлаад одоо хуулийн хяналтын байгууллагууд буюу авилгатай тэмцэх газар, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагт энэ одоо мэдээллийг хөргүүлж цаашлаад одоо хуулийн хяналтын байгууллага үйл ажиллагаа явагдах ийм бол бас боломжтой болж өгж байгаа. Дээрээс нь энэ бирж гэдэг одоо байгууллагууд буюу үйлчлэлийн үзүүлэгч нар ямар шалгуурыг хангасан байх юм бэ гэдгийг энэ хуулийн дээр тодорхой бид тусгаж өгж байна. Мөнгө угаах одоо терроризм санхүүжүүлэлтэд тэмцэх чиглэлээр үйл ажиллагааны бол тодорхой төлөвлөгөөтэй байх. За тодорхой бас дүрмийн санг шаардах. Энэхүү үйлчлэлийн үзүүлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлага нь хэн байх юм? За мөн одоо бас энэ байгууллага санхүүгийн хувьд одоо ямар чадамжтай байх гэдэг юм олон бол шалгууруудыг хангасан байхыг шаардна. За энэ хууль батлагдсны дараа бол 4 сарын хугацаанд санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай дүрм журмуудыг бол батлана. Энэ 4 сарын хугацаанд захиргааны ерөнхий хуулийн дагуу олон нийтээр хилцүүлж энэ журмуудыг батлаж гаргана. Ингээ одоо үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд бол 4 сарын дараа журам гарсны дараа 3 сарын дотор одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх биржүүд энэ шаардлагад нийцэж шинээр бүртгүүлэх шаардлага үүснэ. Шинээр үйлчлэгээ үзүүлэгчээр бүртгүүлэх гэж байгаа байгууллагууд бол 4 сарын дараанаас бас хүсэлтэд хөргүүлэх ажлууд бас хийгдэнэ. За ингээд энэ бол тусгай зөвшөөрөл олгож байгаа ойлголт бол биш. Энэ бол зөвхөн бүртгэж байгаа ойлголт. Тэгэхээр улсын бүртгэл бол тухайн байгууллага аж ахуйн нэгжийн одоо чиглэл үйл ажиллагааныхын чиглэлд нь виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэх энэ чиг үүргийг тавьж өгөх буюу шинээр одоо бүртгүүлнэ гэсэн ийм бол үг байгаа. За өнгөрсөн хугацаанд виртуал энэ хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн хуулийг хэлэлцэж байх хооронд бол санхүүгийн зохицуулах хорооноос их хурлын анхны хэлэлцүүлгээр энэ хуулийг хэлэлцэж байхад их хурлын дараагаас өгсөн чиглэлийн дагуу санхүүгийн зохицуулах хороо бол мэдээлэл гаргасан. Энэ мэдээлэлтэй бол шинээр үйлчлэгээ үзүүлэгчээр
ямар нэгэн байгууллага бүртгэхгүй байх. За мөн одоо шинээр coin гаргахгүй байх талаар мэдээлэл гаргасан боловч тухайн үед хилцэж явах хугацаанаас хойш ерөөсөө бараг 1 сар гаруй хугацаанд одоо 60 гаруй coin гарсан байна. За одоо үйлчлэгийн үзүүлэгч нар хэд 20-д хүрсэн. Тэгэхээр мэдээж хуулийг буцааж хэрэглэхгүй учраас одоо тухайн энэ өнгөрсөн хугацаанд энэ биржүүдээр гарсан coin-ы зах зээлийн уналт одоо юу гэдгийг зах зээлийн ханшийн хэлбэлцлээс шалтгаалж байгаа энэ болгоныг бол төр ямар нэгэн байдлаар зохицуулах болцоо бол байхгүй. Тэгэхээр энэ хууль бол өөрөө энэ виртуал хөрөнгийн харилцааг зохицуулаагүй хууль. Тэгэхээр иргэд одоо үйлчлэгийн үзүүлэгчийн хооронд үүссэн энэ гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн харилцааг төр зохицуулах, хариуцлага хүлээх болцоо бол байхгүй гэдгийг бас хэлэх ёстой. Маш их олоо чанаргүй аюу гаргаж байгаагаас болоод ерөөсөө энэ зах зээл дээр одоо бидний мэдчих одоо энэ coin-уудын чинь виртуал хөрөнгөүүдийн чинь ханш бол одоо хэлбэлцэж байна. Тэгээ үүнээс болоод иргэд одоо хохирж байна. Тэгэхээр энэ хууль гарснараа бол тэр үйлчлэгийн үзүүлэгчийн шаардлага өндөр болчихно. Дээрээс нь үйлчлэгийн үзүүлэгч нар нөгөө coin-уудыг бүртгэж авахдаа одоо гаргахдаа шалгууруудаа бас давхар өндөр болгоно. Дээрээс нь санхүүгийн хувьд, технологийн хувьд гэсэн одоо энэ шалгуурыг хангасан байгаа хэсгээр мэргэжлийн холбоотуудынхаа дүгнэлтийг үндэслэх. Цаашлаад их хурал дээр одоо холбооны эрх зүйн байдлын хуулийг засгийн газар өгөн мэдүүлсэн. Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын хууль бас хүлээгдэж байна. Тэгэхээр энэ хуулиудыг гарснараа санхүүгийн хувьд, технологийн хувьд аль холбоо нь мэргэжлийн холбоо байх юм бэ гэдэг нь тодорхой болсны дараа бол энэ мэргэжлийн холбоотуудын дүгнэлтийг үндэслээд энэ coin-ыг бүртгээд за одоо энэ биржээр арилжаалах нь зөв үү гэдгийг мэргэжлийн холбоотуудын дүгнэлтэнд нь үндэслээд одоо гаргадаг болно гэсэн. Тэгээд дээрэс нь үйлчлэгийн үзүүлэгчдээс гисэн одоо энэ мэргэжлийн холбоо дүгнэлтийг авна. За сая энэ ажлын эцэгт бол энэ финтехийн одоо блокчейний зөвлөлгээд ингээд мэргэжлийн холбоотууд оролцсон. Дээрэс нь үйлчлэгийн үзүүлэгч нарын талбарын төлөөллүүдийг нээлттэйгээр оролцуулсан. Ингээд энэ хууль бол аль талын бас эрх ашигыг хангасан, иргэдийг одоо бас эрх ашигыг хамгаалах чиглэл рүүгээ хандсан ийм хууль болж өглөө. Гэхдээ энэ хууль гарснараа өнөөдөр зах зээл дээр арилжаалагдж байгаа тэр coin-ууд баталгаатай гэсэн үг огт биш. Тэгэхээр иргэд бол тэр үйлчлэгийн үзүүлэгч нартайгаа иргэдийн хооронд үүссэн харилцааг зохицуулагч боломжгүй. Дээрээс нь эндээс үүссэн одоо хохирлыг одоо хэн нэгэн хариуцах болцоо ерөөсөө баг. Тэгэхээр иргэд бол илүү одоо тухайн тэр coin-ыг авах гэж байгаа бол одоо тэр мэргэжлийн холбоотуудын дүгнэлтийг нь харах одоо дээрээс нь судлах шаардлага бол зүй ёсоор тавигдж байна. Дээрээс нь бид нар бүртгэгдээгүй ямар нэгэн үйлчлэгийн үзүүлэгчээр арилжаалгаж байгаа coin-ыг хууль ус гэж үзнэ. Тэгэхээр одоо зарим одоо нөхцөл байдал бол их амаргүй шүү дээ. Одоо жишээ нь хувийнхаа дансаар хүртэл мөнгө босгож байгаа тохиолдлууд ажиглагдсан. Харагдаж байгаа. Тэгэхээр үйлчлэгийн үзүүлэгчээр бүртгэгдээгүй ямар ч биржээр энэ coin-уудыг арилжаалахгүй. Энийг хууль бус гэж үзнэ. Тэгэхээр иргэд үгэн дээр бол онцгой анхаарах ёстой. Тэгэхээр одоо энэ ICO гаргаж байгаа анх дахь зах зээл дээр мөнгө төр босгож байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бол шинээр бүртгэлтэй хамрагдах ёстой учраас одоо 4 сарын дотор бол ямар ч одоо шинэ бирж ажиллахгүй, ажиллагаа шинээр бүртгүүлэхгүй coin-ууд гарахгүй. Түүнээс хойш 3 сарын хугацаанд одоо байгаа тэр 20 бирж бол шинээр бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр 7 сарын хугацаанд дотор энэ бүх үйл ажиллагаануудыг одоо шинээр бүртгүүлснээс нааш ямар ч бирж шинээр үйл ажиллагаа болохгүй, шинэ coin гарахгүй. Энэ бол хууль бусаа гэсэн үг гэдгийг бол энэ хуулиар бид нар бас зохицуулж өглөө. Дээрээс нь энэ хуулийг дагаад нягтлан бод бүртгэлийн хуулинд, зар сурталчилгааны хуулинд, нэрүүгийн процессын хуулинд гэдэг өөрчлөлтүүд орсон. Тэгэхээр зар сурталчилгааны хуулийн дагуу coin-уудыг виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгч нарыг ямар нэгэн байдлаар олон нийтэд сурталчлах. За янз бүрийн одоо ил талд хэлбэрээр зарим үйл ажиллагааг санхүүжүүлэх ийг бүрэн хориглож байгаа. Тэгэхээр энэ бол зар сурталчилгааныхаа хуулиар хориотой болж байгаа шүү гэдгийг бол бас энд хэлэх ёстой байхаа гэж бодож байна. Иргэдэд анхааруулахад энэ одоо виртуал хөрөнгөний зах зээлийн харилцааг төр шууд утгаараа зохицуулж чадахгүй юм байна. Гэхдээ үйлчлэгийн үзүүлэгч нар дээр нь тодорхой шалгууруудын босгуудыг өндөрсгөж байгаа юм байна. Гэхдээ энэ мөнгө төгрөг оруулж байгаа, мөнгө босгож байгаа
За энэ виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгч нартай арилжаал гэж байгаа арилжаанууд мөнгөугах сэдэлтэй байх, терроризмыг санхүүжүүлэх зарцуулах гэж с ิจ гтэй ямар нэгэн гүйлгээ байх уу гэдэг дээр бол бүрэн одоо бид нар бас хяналтаа тавьж ажиллах эрхцүү орчин нэгдлээ. За тэгээ блокчейн дээр бүртгэгдэж байгаа учраас энэ блокчейн дээр бүртгэгдсэн зах зээлийн чинь эргээд одоо хаанаас ямар их үүсвэртэй мөнгөний их үүсвэр нь хаанаас вэ гэдгийг тогтоох болцоо бол байгаа. Тэгэхээр иргэдийгтэй анхааруулахад маш одоо анхааралтай сайн судалж байж одоо энэ хөрөнгө оруулалтаа шийдэх ёстой гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. За нэгдүгээр. Урд нь Төв банкнаас хэд анхааруулга хөргүүлж ирсэн виртуал хөрөнгө одоо зах зээл дээр гараад байгаа криптовалюттай холбоотойгоор одоо дахиад давтаад хэлэхэд зах зээл дээр арилжаалагдж байгаа бүх төрлийн coin болон токенер бол ямар нэгэн хэлбэрээр төлбөрийн хэрэгслэр хүлээн зөвшөөрөхгүй. Шинэ одоо өнөөдөр батлагдсан виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулийн одоо 9-р зүйлийн 1-3 дээр виртуал хөрөнгө нь хуулийнхны мөнгөнд тэмдэгдэд хамаарахгүй эсвэл Төв банк засгийн газраас баталгаачихгүй гэдэг хуулийн зохицуултыг бол маш тодорхой оруулж гисэн байна. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төлбөр тооцоог үндэсний мөнгөний тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу аливаа төрлийн криптовалют coin нь бол төлбөрийн хэрэгсэл болохгүй. Тэгэхээр аж ахуй нэгж хуулийн этгээдүүд одоо энэ зах зээл дээр арилжаалагдаад байгаа ямар нэгэн coin-оор төлбөр тооцоо хийсэн төлбөрт хүлээн авсан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Тэр учраас гишүүн бас нэлээд дэлгэрэнгүй үйлчлээ. Энэ хуулийн 9.1-4 дээр виртуал хөрөнгө нь аливаа хэлбэрийн хадгаламжийн даатгал унцаасны хөрөнгө оруулагчийг хамгаалах аливаа төрлийн хамгаалтанд орохгүй гэсэн зохицуулттай байгаа. Тийм учраас виртуал хөрөнгө нь өөрөө зах зээлийн шинж чанар олон улсад яригдж байгаа тэр speculative шинж чанараараа маш эрсдэлтэй. Виртуал хөрөнгөд хөрөнгө оруулж байгаа хувь хүн хуулийн этгээд нь оруулсан хөрөнгө бүгдийг нь алдах маш өндөр эрсдэлтэй. Тийм учраас тухайн coin болон виртуал хөрөнгөд хөрөнгө оруулж байгаа хувь хүн хуулийн этгээд энэ дэр маш нарийн тооцож, бодолцож хөрөнгө оруулах нь зүйтэй гэдэг дээр Төв банк дахин анхааруулга өгч байгаа. Хууль батлагдсны дагуу хэд хэдэн төрлийн дагах хуулиудад өөрчлөлт орсон байгаа даа. Үүн дээр одоо хамгийн тод жишээ бол эрүүгийн хууль дээр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Эрүүгийн хууль дээр нэмэлт өөрчлөлт орсноор хэд хэдэн төрлийн одоо энэхүү хуулийг зөрчилтэй холбоотой зохицуултуудыг оруулж ирж байгаа. Одоо хамгийн одоо ойлгомжтой жишээ бол эрүүгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 19 дээр виртуал хөрөнгөний үн цэнд нөлөөлөх нийтийн хүртэл болоог дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгөний арилжаанд оролцсон эсвэл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан бол 2701-с 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 6-аас 2 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах эсвэл 6-аас 2 жилийн хугацаар хорих аль шийтгэнэ гэж орсон. Мөн виртуал хөрөнгөний хуурамч арилжаа хийсэн эсвэл үнэ ашиг зохиомлоор тогтоосон эсвэл оролцогч харилцагчийг арилжаанд оролцуулах эсвэл оролцуулахгүй байх зорилгоор хуурам эхэлсэн бол 2701-с 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хорих аль шийтгэнэ гэж бол эрүүгийн хуулинд бол нэмэлт өөрчлөлт орсон байна. Тэгэхээр виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа бол эрүүгийн болон одоо бусад хуулиудад бол зохицуулттай боллоо. Тэгэхээр энэхүү төрлийн үйл ажиллагаа бол тодорхой хэмжээнд бол зохицуултад бол хамрагдаж байгаа. Түрүүн гишүүн бас хэлжсэн мэдээлэл хүргэхтэй этгээд болж байгаа гэж. Мэдээлэл хүргэхтэй этгээд болсноор виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгч альфа биржүүд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг бол бүрэн гүйцэд давж мөрдөх үүрэг хүлээж байгаа. Хамгийн наад захын жишээ харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа заавал явах ёстой. Тухайн харилцагчийн ард хэм байна. Тухайн харилцагчийн альва төрлийн гүйлхэн цэвэр
буюу гарал үүсэл нь тодорхой мөнгөөр хийгдсэн эсхийг бол харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд бол тухайн бирж бол заавал тодруулах ёстой. Мөн тухайн харилцагчийг таньж мэдэх хүрээнд тухайн харилцагчийн нэр, овог, регистрийн дугаар, банкны дансны дугаар болон тухайн мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухайн хуульд заасан бүхий шаардлагыг хангаж ажиллах зайлшгүй шаардлага бол үүсэж байгаа. Тэгээд нэмээд хэлэхэд бол иргэд виртуал хөрөнгө буюу одоо арилжаалагдаад байгаа койнер бол арилжаанд оролцохдоо маш болгоомжтой. Төрөөс альва эрсдлийг бүрэн хариуцахгүй ямар нэгэн хэлбэрээр төр энэ дээр виртуал хөрөнгөний үйл ажиллагаанд оролцохгүй виртуал хөрөнгөний одоо үйл ажиллагаа нь өөрөө гэрээний эрх зүйн үндснээрс тухайн койн авагч, койн арилжаалагч хоорондын байгуулсан гэрээний эрх зүйн хүрээнд бол явагдана. Энэ дээр бол түр ямар нэгэн баталгаа гаргахгүй. Мөнгө алдвал энэ дээр бол тухайн харилцагч өөрөө эрсдлээ хүлээнэ гэдгийг маш сайн ойлгож арилжаанд оролцох хэрэгтэй гэж бол Төв банкнаас үзэж байгаа. За, та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Энэ виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэхийг зөвхөн бүртгэнэ гэж байна. Өөрөөр хэлбэл одоо үйл ажиллагаа болж байгаа виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчид энэ хуульд болон хуультай нийцүүлэн гарсан шаардлага тавигдж байгаа. Энэ шаардлагуудыг бүрэн хангах зайлшгүй шаардлагыг хүлээнэ гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгч маань мэдээлэл технологийн тасралтгүй найдвартай ажиллагаа, за мөн нууц аюулгүй байдлыг хангах, за хэрэглэгчийг таньж мэдэх, за тухайн үйлчилгээнд оролцож байгаа хөрөнгөний их үүсвэрийг тодорхойлох зэрэг үүргийг хүлээх болно гэсэн. За ингэснээр виртуал энэ хууль батлагдсанаар өөрөөр хэлбэл виртуал хөрөнгөний үйлчилгээг үйлчлэгээ үзүүлэгчдийг бүртгэснээр виртуал хөрөнгөөр дамжиж мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх энэ гэмт хэрэг үйлдэгдэх эрсдлийг бууруулах, за мөн тэдгээр гэмт хэргийг Монгол улсад эсвэл Монгол улсаар дамжуулан үйлдэхээс урьдчилан сэргийлэх энэ үүргээ Монгол улс олон улсын байгууллагуудын өмнө биелүүлэх юм боломж бүрдэж байгаа юм ач холбогдолтой болж байна. За тэгээд ажлын хэсгийн ахлагч маань бас ерөнхий мэдээллүүдийг бас өглөө. Энэ дээр бас нэмж бас нэг хоёр зүйлийг тодруулъя. Өмнө одоо гарцсан байж байгаа биржүүд болон койнуудад энэ хууль бас тодорхой 4 сарын хугацаанд биржүүдийг бүртгэх шаардлага гарч байгаа. Энэ шаардлагуудыг хангаагүй тохиолдолд одоогийн үйл ажиллагаа болж байгаа биржүүдээс энэ арилжаа хийх эрхгүй болох ийм эрсдэл бас байгаа гэдгийг бас иргэддээ бас анхааруулж хэлэх нь зөв болох гэж бодож байна. Өөрөөр хэлбэл виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлж байгаа одоо үйлчилгээ үзүүлж байгаа энэ 22 биржийн үйл ажиллагаа нь бүгдээрээ хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг биш. Тэр тодорхой шаардлагуудыг хангаж чадахгүй бол бүрдэхгүй байх эрсдэлтэй. Үүнээс үүдээд иргэдэд бас тодорхой охирол учрах ийм эрсдэл байгаа гэдгийг хороо өнгөрсөн одоо 20 гаруй удаагийн мэдээлэлтэй бас анхааруулж исэн. Энийг бас дахин давтаж анхааруулъя. За нөгөө талаас энэ хууль батлагдсанаар ямар нэгэн байдлаар хувь хүн иргэд аж ахуйн нэгжүүд өөрсдөө ICO нэрийн дор хөрөнгө оруулалт татах боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл заавал виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж энэ coin token-ыг гаргах ийм эрх зүйн орчин бүрдэж байгаа гэдэг сануулъя. Тэгээ нөгөө талаас энэ одоогийн гарч байгаа ICO-нууд оролцож байгаа иргэд бас боломжтой хандах шаардлага гарч байгаа. Учир нь тухайн гарч байгаа ICO нэрийн дор орж байгаа энэ токенуудын хувьд бүртгэгдсэн биржид листэд болохгүй байх эрсдэл маш өндөр байна. Өөрөөр хэлбэл мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх энэ шаардлагуудыг тавиад ирэхээр тухайн гаргасан энэ ICO-нууд бирж дээр хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломжгүй болох ийм эрсдлүүд байгаа учраас иргэд маань сонголтоо зөв хийж оролцохыг бас дахин сануулъя гэж ингэж бодож байна. За хороо энэ 4 сарын хугацаанд энэ виртуал хөрөнгөтэй холбоотой 8 журмыг боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. За энэ хугацаанд виртуал хөрөнгөний бүртгэл,
түүнд тавигдах хяналт шалгалт, тавигдах шаардлагууд, за мөн бусад холбогдох шаардлагуудыг тодорхойлсон юм наривчлсан журмуудыг боловсруулна. Энэ 4 сарын хугацаанд. За 4 сарын дараагаас одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчид маань хорооны шаардлагыг хангуулад хүсэлтэд 3 сарын дотор өгч бүртгүүлэхийн үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр энэ хугацаа бол энэ 7 сарын хугацаанд одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх биержүүд бүртгэлээ хороонд хийж бүртгүүлэхийн хуулиар хүлээсэн үүрэгтэй болж байгаа гэж ойлгож байна. За эцэст нь хэлэхэд энэ хууль батлагдсанаар энэ coin буюу виртуал хөрөнгийн зах зээлийн сүүр эрсдэл огт арилахгүй. Өөрөөр хэлбэл эрсдэл өмнө анхааруулж исэн энэ эрсдлүүд бүгдээрээ бас хадгалагдаж байгаа. Тодорхой хэмжээнд энэ мөнгө авах, терроризмыг санхүүжүүлэх, тэмцэх энэ чиглэлийн эрсдлийг бууруулахад энэ хууль бууруулах чиглэлээр ажиллаж байгаа боловч сүүр эрсдлийг бол бууруулах боломжгүй байгаа гэдгийг бас иргэдэд бас анхааруулъя. За манай хэвлэгнээс асуух асуулт байвал асуултууд байна. За би түрүү хэлэх гэж чад мартаад өргөч нэг мэдээлэл өгч. Сүүлд олон улсын судалгааны Franken Knight Center хэд хэдэн байгууллагуудаас гаргацсан байсан. Дэлхий дээр нийтдээ гарсан одоо initial exchange offering эсвэл coin offering хийсэн дэлхийн бүх орнуудад хийсэн coin-уудын донд судалгаа хийгдсэн байна. Нийтдээ 11,996 coin ч л үү. Яг тухайн судалгаа хийх үед гарсан байлээ. Энэ 97.8% амжилттай болсон. Тухайн виртуал хөрөнгө худалдаж авсан, coin худалдаж авсан нийт иргэдийн 98% нь тухайн оруулсан хөрөнгөө бүрэн болон оруулснаасаа одоо тодорхой хэмжээнд бол алдсан гэсэн тийм статистик мэдээлэл байгаа. Тийм учраас энэ бол өөрөө тухайн виртуал хөрөнгө гэж нэрлэгдээд байгаа coin-ууд, token-ууд маш өндөр эрсдэлтэй гэдгийг илтгэж байгаа. Тийм учраас иргэд аж ахуйн нэгжүүд байгууллагуудын виртуал хөрөнгөд хөрөнгө оруулахдаа энэ олон улсын байгууллагуудын, олон улсын төв банкуд одоо бусад байгууллагуудын анхааруулад байгаа анхааруулгыг маш сайн судалж иж хөрөнгө оруулаарай гэж хэлэх байна. Үндэсний олон нийтийн телевизээс асуулт байна. За тусгай зөвшөөрөл биш бүртгэлжүүлэн гэж байгаа тийм. Бүртгэл дээр тавьж байгаа гол стандартуудыг дуртад хэлж болох. Нэгдүгээр, хоёрдугаар 23 онд Монгол улсыг саарл жагсаалтанд дахин орох одоо эрсдэлтэй гэж мэдээ олсон. Яагаад вэ? Хууль батлагдсанаар одоо энэ эрсдэл буурах уу? За мөн сэндбокс зохицуултын журам ер нь одоо хэрэгжиж байгаа юу? Хууль батлагдсанаар сэндбокс яаж явах вэ? За виртуал хөрөнгийн үйлчлэл үзүүлэх хүсэлтэй компаниуд нэгдүгээрт энэ тухайн үйл ажиллагаанд оруулж байгаа хөрөнгийн их усүр яг хууль ёсных байх ёстой гэдэг хамгийн ихний нийтлэг шаардлага тавьж байгаа. За дээрэс нь мэдээлэл технологийн дэд бүтцийн тасралтгүй найдвартай ажиллагаа, за нууцлал аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэдэг ийм шаардлага тавигдах ёстой хуулиараа. За мөн тухайн үйлчилгээ энэ технологитой холбоотой энэ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээг заавал хийсэн байх ёстой. За энэ эрсдлийг хэрхэн яаж бууруулах вэ гэдэг бас тодорхой төлөвлөгөөтэй байхыг шаардна. За нөгөө талаасаа тухайн виртуал хөрөнгөний үйлчлэл үзүүлэгчдийн удирдах бүрэлдэхүүн одоо тухайн үйлчлэл үзүүлэгчдийн тохиромжтой этгээд тавигдах шаардлагуудыг тавина. За эдгээр шаардлагуудыг заавал биелүүлсэн байхыг шаардж байгаа. За дээрэс нь нэмэлтээр энэ шаардлагууд нь тухайн журмуудаар бас нарийн зохицуулагдаад байна. Өөрөөр хэлбэл энэ 4 сарын хугацаанд энэ шаардлагуудын журмуудаар шаардлагууд нь илүү наривчлсан байдлаар гарч ирнэ гэсэн. За виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулийг дагаад санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Энд хороо хэрвээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэлт аливаа үйл ажиллагааг сэндбокс оруулж болно гэдэг энэ зохицуулт байж байгаа гэсэн. Тэгэхээр албан ёсоор одоо виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгч маань сэндбокс орох шаардлагатай гэдэг хүсэлтээ өгвөл хороо тэрийг нь хянж үзээд шаардлагатай тохиолдолд сэндбокст оруулах
энэ боломж нь бас нэгдсэн гэж үзэж байна. Нөгөө асуулт нь юу гэлээ? Энэ саарл жагсаалттай холбоотойгоор хэлэхэд 23 онд олон улсын санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас Монгол улсад үнэлгээ хийн. Хамгийн сүүлд 16 онд үнэлгээ хийгээд бид бүхэн 19 онд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхэд тэмцэх стратегийн дутагдaltaй орнуудын жагсаалтад орсон байгаа даа. Одоо дараагийн шатны үнэлгээ 23 онд явагдана. Олон улсын энэ санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас тавьдаг тодорхой дүрм, журам, стандартууд байдаг. Дэлхийн бүх оронд ижил тэгш мөрдөгддөг. Энэ хүрээнд бол 40 техникийн зөвлөмж хийж гардаг. Энэ 40 техникийн зөвлөмжийг дэлхийн бүх улс орнууд ижил тэгш мөрддөг. Энэ хүрээнд Монгол улс энэхүү 40 зөвлөмжөд 15 дахь зөвлөмжтэй холбоотойгоор виртуал хөрөнгөтэй холбоотой хууль эрх зүйн зохицуултыг үл бий болгож байна. Виртуал хөрөнгийн холбоотой зохицуулт бий болсноор Монгол улс 2023 оны олон улсын байгууллагаас Монголд ирэх танил шалгалтад бол бэлтгэж байгаа гэж ойлгож байна. Энэхүү одоо 23 онд болох шалгалт бол Монгол улсыг мөнгө угаах терроризмыг тэмцэх эрсдлийн тогтолцоонд хэр ажиллаж байна гэдгийг бол үнэлж дүгнэ. Энэ дээр бол Монгол банк болон засгийн газар холбогдох байгууллагууд бол бэлдэж ажиллаж байна. Монгол улсын хувьд бол энэ техник энэ 40 зөвлөмж бол 38-ыг нь бол илүүлсэн байгаа даа. Энэ бол яг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бол харьцангуй өндөр үзүүл. Тэгэхээр 2023 онд болох харилцан үнэлгээний явцсан шалгалтад бол Монгол улс сарлж жагсаалтад орохгүй тийм одоо тийм хүлээлттэй байна. За өөр асуулт байна. Хоёр асуулт асуусан. За эхлээд одоо энэ хууль гарснараа одоо энэ зах зээлийн хяналт шалгалт зохицуултыг яг аль байгууллага нь яг хариуцж явах юм бэ? Монгол банк юм уу, санхүүгийн зохицуулах юм уу, эсвэл хамтраад ингээд явах юм уу? За хоёр дахь нь болохоор одоо энэ 22 бирж ингээд шинээр бүртгүүлээ зарим нь ингээд баталгаажихгүй байх магадaltaй гэж штеп. Тэр биржид хөрөнгө оруулсан иргэдийн хувьд яг одоо хөрлийг нь яаж барагдуулах эсвэл ингэ зүгээр орчих юм уу? Тэрнэр ямар нэгэн зохицуулт байгаа юм? Виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулиар санхүүгийн зохицуулахаараа энэ виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийг бүртгэж мөнгө угаах терроризмтэй тэмцэхийн чиглэлийн хяналт шалгалтыг хийхээр хуульд тусгагдсан байж. Тэгэхээр хороо энэ үйл ажиллагааг хариуцна гэсэн. Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа 22 биржийн зөвхөн 8 гэхэд зөвхөн өөрийнхөө ICO гарах зориуллаар ашиглагдаж байна. Тэгэхээр энэ бол хорооноос 11 сарын 8-нд гарсан биржүүдэд хандаж гаргасан мэдээллийн хүрээнд биржүүд тухайн койныг гарах боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд өөрсдөө платформ маягаар ажилуулад ийм бирж болоод ажиллаж байгаа жишээ нь 8 бирж байж. Тэгэхээр эдгээрүүд бол энэ шаардлагыг бүрэн хангах боломжтой эсхийг нь одоо бол хэлэхэд ирт байна. Гэхдээ олон улсын жишгээс харахад бүртгэхгүй байх магадлал нь өндөртэй эрсдэл байгаа гэсэн үг. Энэ чиглэлээс үүдсэн тухайн хохирлыг түр ямар нэгэн хэмжээгээр оролцох одоо тийм зохицуулт бол энэ хууль байхгүй. Өөрөөр хэлбэл түр хариуцах боломжгүй гэдгийг сүүлийн 1 жилийн хугацаанд бас энэ анхааруулга мэдээлэлтэй бол байнга сануулж анхааруулсаар ирсэн байна. За виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгч гэдэг байгаа одоо энэ биржүүд. Бид нар биржүүдээр энэ тавигдах шаардлагыг тодорхой болгочлоо. Санхүүгийн зохицуулахаараа бүртгэх хэсгийг шийдвэрлэх энэ эрх нь энэ хуулиар нэгдсэн. Тэгэхээр одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчлэгээ үзүүлэгч нар чинь бол өөрсдөө олон нийтэд coin санал болгоод түүнийгээ одоо бүртгүүлэх гэхээр тухайн үйлчлэгээ үзүүлэгч нар бүртгэхгүй байгаа тохиолдолд өөрсдөө шууд бирж болоод олон нийтэд ингэ ажиллаад эхэлж байгаа гэсэн үг. Өөрсдөө санал болгохоор. Тэгэхээр одоо бид нар жишээн тавигдах энэ шаардлага буюу 8 журам гарсны дараа 4 сарын дараа зохицуулах орон дээр одооний үйлчлэгээ үзүүлэгч нөгөө 20 бирж гэдэг байгууллагууд хүсэлтэд өргүүлнэ. Тэгээд тэр тавигдсан шаардлагад нийцэхгүй одоо листэд болохгүй байгаа тохиолдолд
буюу тэр лист биш байгаа байгууллага дээр санал болгоод арилжаанд явуулжсэн нөгөө койнууд чи яах вэ гэдэг асуудал яригдсан. Тэрийг листэд байгууллагууд руу шилжүүлэх ажил яриг хийгдэн. Гэхдээ бид бол үйлчлэгээ үзүүлэгч нарыг ийм койныг та нар бүртгэх ёстой шүү, энийг болохгүй шүү гэдэг байдлаар тухайн үйлчлэгээ үзүүлэгч нар иргэдийн хооронд үүссэн харилцааг оролцох болцоо байхгүй. Нэгсэндээ бол үйлчлэгээ үзүүлэгч нарыг босхыг бид нар өндөр болголоо. Үйлчлэгээ үзүүлэгч нарыгаа одоо шаардлагуудаа тавиад эхэлнэ. Тухайн үйлчлэгээ үзүүлэгч нарын цаана койнуудаа бүртгэж авахдаа мэргэжлийн холбооны дүгнэлтийг үндэслээд үнэхээр санхүүгийн чадамжтай юм уу, технологийн хувьд болж гэнэ үгүй юу гэдгийг үйлчлэгээ үзүүлэгч нар өөрсдөө шийдэх энэ эрх нь бол тухайн үйлчлэгээ үзүүлэгч нар байгаа. Тэгэхээр иргэд юу гэж ойлгох ёстой вэ гэхээр үйлчлэгээ үзүүлэгч нар санал болгоод тэрэндээ бирж дээр нарилжуулж байгаа койн хөрөнгө оруулж болох юм байна. Гэхдээ эрсдлийг бол төр өөрөө шууд утгаар хариуцахгүй юм байна. Гэхдээ түүн дээр явагдаж байгаа гүйлгээнүүд сэжигтэй янз бүрийн гүйлгээ байгаа дээр бол харин бид нөгөө мөнгө угаах терроризм санхүүжүүлэх тэмцэгтэй хуулийн дээр мэдээлэл хүргэхэд итгээд болгоцсон учраас тус хуулийг хэрэгжүүлэх болцоотой болцсон юм байна. Тэгэхээр тэр утгаараа бол мөнгө угаах хуулийг хэрэгжилж байгаа гэдэг утгаараа Монгол банк үүнд одоо оролцож байна гэсэн үг. Санхүүгийн мэдээллийн албанд нь одоо тэр мэдээллүүд нь ирээд үүн дээр нь хяналт тавих ажил. Тэрнээс биш яг үйлчлэгээ үзүүлэгч нар тавигдж байгаа шаардлагуудыг болоод бүртгэх хэсэг тэр асуудлууд тэр журмаа хэрэгжүүлэх, журмаа боловсруулах, бүртгэх бүх ажил бол хяналтын ажил бол санхүүгийн зохицуулах орон дээр явагдана гэсэн үг. Зөвхөн мөнгө угаах терроризм санхүүжүүлэх тэмцэгдэх хуулиар мэдээлэл хүргэхэд итгэхэд болсон учраас хэрэглэх юм байна. Тухайн тэнд одоо мөнгө угаах ямар нэгэн сэжигтэй гүйлгээ байна уу, терроризм санхүүжүүлэх зарцуулах эрсдэл байна уу гэдэг дээр санхүүгийн мэдээллийн алба яг мөнгө угаахын хуулийн дагуу хяналтаа тавиад ингэж явах юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр иргэд бол өөрсдөө сайн судлах шаардлагатай. Энэ бол нэг талаасаа шинэ боломж, нэг талаасаа энэ бол том эрсдэл юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж дэлхийд дахинд одоо дижитал санхүүгийн шинэ механизм бий болж байна. Виртуал хөрөнгө гэдэг ойлголт бий болчлоо. Одоо дэлхийн нийт хүн төрөлхтөн өөрөө виртуал ертөнцид амьдарч эхэлж байна. Эндээс маш их олон боломжууд бий болж байгаа хэдий ч энэ бол цаанаа маш их том эрсдлийг дагуулж байгаа. Нэгсэндээ санхүүгийн зах зээлийн талаар бид нэр өнгөрсөн хугацаанд ойлголтгүй байсаар ирсэн. Дээрээс нь тавигдах шаардлага босгууд нь өндөр байсан. Тийм учраас хөрөнгийн биржтэй тэр болгон хүмүүс хувьцаа авдаггүй байсан. Энэ нь бол нэг талаасаа мэдлэг дутуу байсан байна. Хоёрт бол босох шаардлагууд нэг өндөр байсан. Харин одоо шууд энэ койныг худалдаж авахд маш амархан байгаа учраас иргэд нөгөө мэдхгүйгээсээ болоод одоо нөгөө койныг авлаа өсгөх үед нь зардаг юм байна гэдэг ийм ойлголттой яваад байдаг. Гэтэл энэ ойлголтын чинь цаана одоо технологийн хувьд шалгагдсан санхүүгийн чадамжтай ийм аж ахуйн нэгжүүд үйлчлэгээ үзүүлэгчээр бүрт одоо ажиллаж байна, койнуудыг гаргаж байгаа тохиолдлууд байгаа ч үүний одоо хажуугаар одоо туршлагагүй дээрэс нь эндээс ашиг хонжоо хайх зорилготой янз бүрийн одоо тийм койнууд гарч байгаа тохиолдлууд харагдаж байна. Тэгэхээр энийг бол анхааралтай ажиглаж дээрэс нь одоо энэ сүүлийн үед энэ ханшийн хэлбэлцэл явж байгаа гэдэг чинь чанаргүй олон койнууд гарч байна гэсэн үг шүү дээ. Тэр үүн дээр иргэд маань маш анхааралтай байх ёстой шүү. Энэ гэрээний эрх зүйн харилцаанд үүссэн харилцааг бид бол зохицуулж чадахгүй байна. Дээрэс нь ийм зохицуулж байгаа дэлхийн ямар ч улсаар алга байна. Ялангуяа крипто валютаар хоорондоо харилцаа хийгдээд одоо гар утаснаас хоорондоо одоо крипто валютаар хоорондоо харилцаж байгааг бол ямар ч утгаараа тэр технологийн дэвшил дотор төрөх утгаалдаа зохицуулах гарц бол байхгүй. Хаач ийм практик жишээ байхгүй байгаа гэж сайн анхаарч иргэд маань маш болгоомжтой хандаасаа гэж бол бас хэлмээр. За, асуулт дуусна мөн. За баярлалаа, бидний урилгыг хүлээж авч ирсэн баярлалаа.